За өнөөдөр бид нар нэг маш сайхан одоо цайны өргөнд төрөлцөн ирээд байна. За энэ газар маань одоо Монголын уламжилт ахуй соёл за түүний түгээн дэлгэрүүлж байгаа. Түүнчлэн одоо эртний уламжилт цай, дорны цай уух соёлыг дэлгэрүүлэхийн хажуугаар хамгийн одоо эрүүл байгалийн цэвэр цай худалдаалдаг юм цайны павильон байгаа. За энэ болохоор зэрэг Tea House үндсэндээ одоо цайны соёл дэлгэрүүлэн түгээн худалдаална тийм газар тийм ээ. Тийм Нандин цайны өргөө. За энэ сайхан өргөнд төрөлцсөн ирээд байна. За одоо тэгээ цөмөөрөө энэ контентээр одоо цайны соёл мөн одоо цай хэрхэн бэлтгэдэг мөн хамгийн одоо эрүүл ургамлын байгалийн цэвэр цайны тухай сайхан ярилцгаая. За та тэгээд өөрийгөө нэг товчхон танилцуулаад яриагаа эхэлчихье. За миний нэрийг Энжи Орлоо гэдэг. Би бол төрийн албаагч байсан хүн. Тэгээ одоо мэдээж хүн хоббитэй өөрийн хүсэл зорилготой байдаг. Одоо миний хобби гэх юм уу та мэрэгчлэр олж авсан Монгол Улсын мэрэгчлийн үнэлгээний чинь тэр дотроо соёлын өв, энэ оюуны өмчийг үнэлэх чиглэл рүү маш их анхаарал хандуулдаг. Тэр дотроо энэ манай Монголын уламжлалт ахуй соёл, цай тойрсон энэ хэрэглээний энэ их нандин зүйлүүд цай маш их үнцэнтэй гэдгийг мэдрээд энэний хаараас явж агаад хайгуулынхаа дүнд цай руу орцсон ийм л хүн байгаа. Тэгээд эртээс үеэсээ манай монголчууд эдээ ундаагаан цаг улирал нар сар байгальтайгаа уялдуул зохицуулаад хамгийн сайн зүй зохистой хүртдэг ийм л ард түмэн энэ хүрээндээ л мартцсан зүйлээ бид нар сэргээвэл ер нь их чухал юм байна гэдэг агуулгаар ингээд буцаад ингээд цайтайгаа учирсан азтай хүн. Тэгээд нандин цайны мань өргөнд тавтай морил өнөөдөр би өөрөө чинь улаан цайгаар дайлах гэж байна. Улаан цай ямар учиртай вэ гэхээр зэрэг хар цайг дахин боловсруулад гаргаж авдаг нэлээ үнцэнтэй нандин цайндаа ордог. Тэгээ хоёулаа сая харлаа манай улаан цайны нэр нь Алтан хамт нэртэй улаан цай байгаа. Ингээд байгалийн цэвэр навчаараа. За тийм бэ. Гайхалтай. Цай хүртнэ гэдэг чинь эхлээд үнэрлэн дараа нь нүдэ харж байсган дараа нь уун бас их учиртай. Тийм ч учраас ингээд гэрэлтдэг шилэн савнд хоёлаа өнөөдөр цайгаа хүртээ. Тэгээд задгай цай учраас эхний усыг насгадаг. Маш зөөлөн ингэж тойруулж зайлал эхний усаа асгадаг. Учир нь магадгүй энэ дээр ямар нэгэн гадны бохор зүйл үлдсэн байхыг үгүйсэхгүй. Дээрээс нь цайныхаа навчийг маш хурдан дэлбэлүүлэх гэж байгаа. Эхний усаа асгалаа. Тэгээд цэвэр цай учраас жижигхэн аягаар уух ёстой. Тэгээд 7 аяг цайны гээд шүлэг хүртэл байдаг. Олон хүртчээж, олон удаа давтаж ууж ээж цайны жинхэнэ нөгөө нандин амт шанар өнөр гарч эхэлдэг. Тэгээд ингээд хойлоо халаагаад цайгаа хувиргаад нүд байсгаад яриагаа өрнүүлээ да. Тэгээ хятад улсууд цайны маш том соёлтой. Бүр тэрийг урлаг болгосон тийм ээ. Их гоё харуулдаг одоо том хурал семинар одоо том үйл ажиллагаануудын дандаа нэг үндсэн хэсэг нь бол цайны соёл тэрийг харуулсан. Тэр цайны соёлоо түгээсэн. Тэгээд тэр уламжлалтаа заасан тийм зүйлсүүд бол заавал нэг соёлын програмд нь орсон байдгийг. Тэгэхээр их сайхан ер нь дорны цайны уламжлалт их сайхан санагддаг. Тэгээ ялангуяа танах ч ер нь голдуу цайгаа хаанаас оруулж ирж байна? Бид нар хятадын Юнан мужаас оруулж ирдэг. Та бүхэн минь ерөөсө бүгд мэднэ. Та бүхэн минь гэхгүй дэлхийн мэднэ. Ерөөсө цайны их орн Юнан муж гэж байдаг. Тэдний Юнан мужийн 6 үеэрээ цай тариалсан. Агуу цайны соёлтой цайгаан бүр өөрснийхөө сэтгэл зүрх болтолгоцсон ийм айлыг
олон жилийн судалгааныхаа үндсэн дээр болоод тэгээд тэдний одоо улирлын чанартай хаврын нэг навч, зуны нэг навч, намрын 2 навчийг одоо бид нэр эзэмших эрхээ аваад тэгээд өөрснийхөө үйлдвэрт боловсруулад гаргадаг. Яг үндсэндээ бол навч нь Юнан мужийн цайны байгалийн модны навч боловч манай Монгол цай гэдэг агуулгаараа та бүхэнд ингээд түүгийн дэлгэрүүлж байгаа юм. Энэ цайны түүхийг судлаад бас ингээд судалгааны ажлыг явуулж байхад Хувлын хааны үеэс бидний ууж идэж хүртэж исэн цай гэдгээ олж тогтоосон тэрэндээ маш их баяртай байгаа. Юнанд монголчуудын суурин тосгон байдаг. Яг энэ цайныхаа тахилгыг хийдэг. Тахилгаа хийхдээ тэрийг Хувлын хаан мөнх хаантай холбоот хийдэг. Яг бидэнтэй иршлэгэн цус царайтай ийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэр үеэс л манай монголчууд чинь ухаантай одоо сайн эдийн ундаа хүртдэг. Тэргээрэн ч их оюун ухаан цэцэн цэлмэг байдаг ард түмэн учраас яг энэ Юнаны цайг олж идэж хүртэж исэн байлээ. Тэгээд Монголын нууц товчон дээр гардгийг хишигтэн цэрэг цай хулгаалаад одоо шид хүлвэ гэд. Тэгэхээр тэр үед бол яг л энэ цайг ууж исэн ингээд тогтоогддог түүхийн олон судалгаанууд байдаг. Энэ улаан цай минь болохоор зэрэг намрын борооны улиралд хурааж авсан, хар цайгаа дахин боловсруулсан ийм цай байдаг. Одоо бол энэ боловсруулалтынх нь жорн бас нууц жорнд орж явдаг ийм гоё цай баг. Оо за. Би ч одоо нэг Бүсва замын орнуудын семинарын үеэр бас нэг аз тохиогоод Юнан мужийн Кунмин хотод очиж бас яг энэ танилцж ирсэн. Үнэхээр цайны ургамал, эмийн ургамал, за энэ тамхины ургамал, ерөөс ургамлын бүх төрлийн одоо ургамлын их орн юм билий. Их эртний уламжлалт өгтэй. Яг та сая ярьлаа тэр нэг Хувлын хааны нэг ван одоо ариг ван одоо тэр Юнан мужид байсан гэдэг. Одоо хамгийн анхны дэлхийн нөгөө Гиннесийн лицензтэй эмийн үйлдвэр одоо Юнан мужид байдсан шүү дээ. Тэгээ эмийн ургамлын тариалтын тэнд очиж ирсэн. Үнэхээр цайны их орн шүү. Ургамлын цайны эмийн ургамлын их орн. Ерөөсөө Монголын түүхтэй заавал холбогддог. Тэр олон үндэстнүүдийнх нь тэр бүр ингээд сайхан цэцэрлэг төрөлн байгуулсан. Тэнд нь Монгол нэг үндэст ингээд манай одоо гэр залтсан. Тэгээд яг Хувлын хааны зурагтай тийм ордонд бас бид нар орж ирсэн. За тэгвэл яг жинхэнэ Юнан мужаас ирж байгаа 6 үе дамсан дамжиж одоо цай боловсрол цайны ургамал тариалсан улсын нэг гэр бүлийн эрхийг аваад одоо Монголд оруулж ирээд тэгээд худалдаж энэ цайны соёлыг түгээж байгаа. Тий. Гэж ойлгох юм байна шүү дээ, тийм ээ? Одоо энэ манай цайгаа авдаг уулын одоо тэр хүмүүсийн ахуй амьдралыг харуулсан зураг энд үлгөөтэй байна. Манай энэ цайны нэг онцлог нь бол ямар ч тармилжуулаагүй байгаль нь өөрөө бүтээсэн одоо эм чанараараа агуу байгалийн цэвэр бүтээл. Тэгээ онцлог нь юунд байдгүй бол ерөөсөө юм нэг 7-8хан ингээ хазгай байралтай ийм уул доороо сайхан мөрөнтэй, нарны зөв тусгалтай. Тэгээд ингээд салхины зөв шивсэнд цай өөрөө ингээд байгалаараа боловсруулагддаг ийм ичтэй уул байгаа. Оо за. Үнэхээр гайхалтай цай. Тэгээ мэдээж Монголын ард түмэн бол цайны агуу соёлтой хятадууд байна, японочууд байна. Би монголчуудыг авал цайны өндөр соёлтой, ёс жаншилтай ард түмэн гэж боддог. Цай гэдэг үг амнаасаа гаргадаг өдөр биднэрт байдаг шүү дээ. Манай дээр цай уугаарай. Чи цайгаа ууснаа? Тэхин утга цайчгүй царайч юу гэдэг учраас. Яг үнэ маш олон ахуй соёл руу цай гэсэн үг орсон байдаг тийм ээ. Тийм. Тэр ч өстой гарын цай. За тэрний гарын цайг ууя. Өстой цайчгүй царайчгүй амтэн ч юм уу. Эсвэл биеийнхээ одоо дээр үйд чинь хүмүүс дээр үйч явах сая социализм үеч бие биенийхээ орж гардаг. Найс зөвхөрлөгтөө одоо нэг газар чи сууж яриа өрнөрлөгтэй дандаа манайх хэл цай уугаараа тэдний нэг цай уугаад гарсан гэдэг шүү дээ тийм ээ. Тэдний хэл цай сайтай шүү. Тэгээд хүн ирэхэд шин цайгаараа угтдаг. Нүүдлээ цайгаараа тосдог. Үр хүүхдэд хөрөнгө цайндаа оруулдаг. Өтгсөө үдгтээ цайд ирлүүлдэг. Сайхан баяр өсөл байр сууцны шав тавихтаа хүртэл бид нар цайгаа хийдэг. Тэгэхээр цайгүй өдөр цаг минут байдаг учраас бид нар жаахан өөрснөө л мартах гэх ухаанаар яриад байгаа боловч цай гэдэг бол бидний амьдралыг бол сүлжээдэг ийм гоё мөнхийн хөдөлгөөнд ойлгодог ийм сайхан ундаа мэдээж ус сайн. Ус гэдэг бол цайны суурь. Тэгээд сайн эдээ хандтай цай гэдэг бол ерөөсөө амны цангаа тайлах төдий биш. Хүний оюун санааг хөвлөдөг. Одоо би хэлэх дуртай л да. Сайн цай хүний сэтгэл санааг өргөөд
тэнгэрлэг мэдрэмж рүү хөтлөнө гэд. Тэгээ Монголын маань ард түмэн өглөөнөөс орой хүртэл ингээд цайтайгаа сүлдээд амьдардаг. Ийм л сайхан уламжлалтай хүмүүс. Тийм болохоор аль болохын сайн гол нь идэ бүхэн сайхан тэр дотроос хамгийн сайныг олж ууж хэрэглээд улам эрүүл урт удаан насалдаг мэдээж энэ соёлтойгоо энийг хослуулад хэрэгэлдэг ийм л ёс жайгийг буцаас сэргээх гэснээс биш шинэ юм сэтгээд шинэ шийдэл гаргаад байгаа юм биш. Ингээд таны юм бидний болгоны сайхан 10 гурил за багсарсан. Тийм сарлагын шарж багсарсан. Тэгээд мэдээж сайн одоо кальтай ногоо өсөг үзэн бас дотор нь хийсэн ямар ч ихэргүй юм сайхан бүтээлээ. Тэгээ ийм жижигхэн энгийн зүйл чинь биднийг ер нь бол их айтайхан эрүүл байлгаад байгаа. Их амттан их нарийн ширээ юм орохороо л бие удахтаа юмны бас байгалийн чанар алддаг юм уу л гэж боддتي. Тэгээ байгаль цайг бүтээсэн хүн байгалыг бүтээсэн цайвал хүн байгалийн ингээд амьд холбоо биднийг хэлхэж өгч байгаа мó да гэд ингээд аль болох цайтайгаа юм энгийн мөртлөө юм игэл даруу тэгтээ тансаг хэрэглээ болчиход байна шүү дээ. Ийм зүйлтэй холбож хүртээхийг зордгийг. Яг үнэ цайны хэлтэр нэр ямар гоё хэлбэ. Уламжлалт ахуйтай, төвөг соёлтой, тэгээ өнөөдрийн байгаа байдалтай бидний яриа хилцүүрүү хүртэл орсон байдлаар тийм ээ. Тийм. Одоо нэг дэх аяг цай өөрөө чи хоолойг л дөнгөд твтэй. Хоёр дахь аяг цайн дээр магадгүй хоёлоо сайхан яриа өрнж магадгүй. Гурав дахь аяг цай бол тэгэл гэдэс дотрыг бүлээсгэн гэснээс улаан цай маань дотор хэрэгтэн ингээд тэмцвэртэй байлгаад дулаан байдлыг хадгалуулад хоолны шингэцийг сайжруулдаг бас ийм гоё чидтэй цай. Тэгээд цай тойроод ярих юм бол биднэрт өстэй бараг нэг жил яриач барагдахгүй ариун ялангуяа Монгол цайны соёлыг ярих юм бол гайхамшигтай. Тэгээд улаан цайг анх нээсэн хүмүүс нь дээрэмчтэй байдаг юм байлээ. Оо за. Магадгүй энэ олон зуун жилийн өмнө манай энэ айл шиг нэг айл ингээд цайгаа хураагаад байж хат нөгөө дээрэмчтэй цай боловсруулсан үеэр ирээд ингээд цайг нь аваад ашиглах гээд байдаг байсан юм байна. Тэгэнгүүтээ нэг бүлэг бас ийм айлуудын боловсруулсан гаднаа хураацсан цайг аван гутаад тэдний гадаа найр хийгээд нөгөө цайг нь дэвсгэр болгоод л давтаал твтэл 3-4 хоног найрлаа явсан юм байна. Тэгээд энэ хүмүүс мэд цайндаас үнэхээр хайртай цайны энэ нэг навчаа хүртэл энэ агуу хүний гараар бүтдэг биднийг байгальтай ойртуулдаг нандин ундаа гэж үздэг учраас нөгөө хүмүүсийн дээр нь ингээд твсээд хөвтөд явсан нөгөө цайгаа асахгүйгээр ингээд дэлгээд үтсэн чинь маш гоё англи үнэртэй болцсон байсан. Тэгээд дараа жил нь за яг л нөгөөдүлийн аргаар цайгаа тэр үлрэлт нь хураагаад л дээр нь твсээд ингээд үтсэн хагас болсон гэж. Тэнгүүд тоосгоор халуун улаан тоосгоор жигнэх арга гэдэг юмыг нэгээд энэ улаан цай бий болсон. Тэгээ хүн байгаль ойр байх юм бол үйл хөдлөлт дунд л ингээ гоё бүтээгдэхүүн ч бүтээл шүү дээ. Тэг гараад байдаг юм байна. Тэгээд хүний бид ашиг тустай ийм сайхан цай гарсан юм байлээ. Тэгээд цай яруул ер нь би нөгөө маш удаа ярина гэдэг. Энэ цагаан цай тий гоо цай гэд нэртэй. Одоо би мэдээж ахын соёлоо нэвтрүүлэх гэж байгаа учраас цай бүхэн дээрээ ингээ монгол нэртэй каллиграфаар цайнуудынхаа ингээд за заавал оруулдаг. 25 оноос ч бүгд монгол өвчтөн болох гээд байгаа шүү дээ. Цай хүмүүс монгол нэртэй энэ тэгээд энэ цасан цагаан өнгөтэй. Энэ болохоор одоо гоо сайхны мэдрэмжтэй одоо барууны дор зогсоод гунхаж байгаа бүсгүй үнтэй зөөвөрлөдөг ийм цай. Тэгээд энийг хандлаад уухад булчирхаад ихсэ олон булчирхаа байгаа шүү дээ. Тэр бүгдийг зөөлөлдөг, уушгийг цэвэрлэдэг. Ялангуяа дорны дуурчид эмэгтэйчүүд их ууд юм билээ. Бүгний гоо сайхныг хадгалуулдаг гэд. Тэгэхээр ер нь бодохдоо энэ ахын жижигхэн хэрэглээ юм шиг харагдаж байгаа. Цайтайгаа сүлдээд байвал бид нэр өвдөхгүй, юм хэрэглэхгүй бас нэг жаахан урт явж боломж байгаа юм шиг л санагддаг учраас энэ зүйлийг л мэддэг жижигхэн юм ал хүмүүст түгээн дэлгэрүүлэе гэж боддгийн. Тэгээд цайгаа хүртээрээ. За. Энэ нэрээ сая ороод ирсэн чинь айгүй сайхан Монгол уур амьсгал яг ингээд нэг буураа ижийнхэн гэрт ороод ирж байгаа юм шиг настай хүний гэрт ороод ирж байгаа юм шиг энэ сайхан авдраас ахгуулаад энэ цагаан дайрах бурхан залтсан одоо энэ бас бараг 200 гаруй жилийн түүхтэй сайхан ширмэлшилдэг байна тийм ээ. Тэгээд энэ сайхан цайны соёл яриад яг нэг Монгол ах руу ороод ирж байгаа их сайхан сэтгэл төрүүлж ер нь Монгол ахуй соёл бидний түүх соёлд асар их зүйл үнэт зүйл байгаа юм. Бид нар ч одоо аль болохоос байглаасаа холдоод түүхээсээ холдоод одоо нэг глобалчлал руу ороод байх тусмал үндэснийхөө маш олон сайхан олон зүйлийг гээж байгаа шүү дээ. Энэ цай бол нэг бас бидний маш үнэтэй том соёлуудын нэг шүү. Өөрөөсөө гайхалтай. Тэгээс цайны Монгол цайны
соёлоор ганцхан Африкийн хэн улсын нэг хүн л докторийн зэрэг хамгаалсан юм билээ. Яг нэг нарийн судлаад нутаг нутгийн эдээ ундаа энэ чинь зөвхөн цайны суурин эдээ боловч дээр нь бид нар чинь нутаг нутгийн сайхан гор гурал шар тос сүлхрийн гурал тэгээ юу гэдгийг хунчид бүх зүйлээрээ гой байжуулаад ариун сайхан цайгаа хийдэг нутаг нутгийн цайны гойжоор энэ бүгдийг цуглуулад ингээд түгээн дэлгэрүүлвэл энэ бол өстой бүр гайхалтай зүйл болно. Тэгээд тэр залуу 84 нутаг нутгийн цайны жоор цуглуулсан байлээ. Одоо яг би өөрөө тэрийг нэг 95 болгоол нэмэл олоод энэ минь надад аюу гоё олз араас амар сонирхолтой. Тэгэнгүүтээ тэрийг хүнд ярьж өгч хүнд төвөө хэмсэг гэдэг бүр нэг ийм гоё одоо юу хэмтэй хобби гэх юм уу ажиргал юм да. Тэгдэг юм аа гоё сурцсан юм аа яг мэдээд авцсан юм аа өөрөө туршичаад хүн зааж өгч юм их гоё юм л та. Тэгээ энийг улам их цаашаа хийнэ. Тэгээд дээрэс нь уур нүдүр байна. Дээр үед айл хүнд л уур нүдүр байдаг байсан. Тийм шүү дээ. Уур нүдүр чинь маш их гутг гулчтай шүү дээ, тийм ээ. Тэгээ уурыг чинь уураар номготгоо шүү гэд ярьдаг байсан санаж байна. Тэгэхэд бид нэр ойлгохгүй л байж. Тэгээд чинь арга билгийн ухаантай хамгийн ариун зүйлээ уур нүдүртэй нүддэг. Үүргийг ярих юм бол энэ бяцлаглын үүрэгтэй. Дохойны үүрэгтэй. Уур нүдүрийн чимээ энэ хороогийн хамгийн сонсголонд яруу чимээ юмаа гэж би биччихсэн учраас тэрийг каллиграфт оруулаад. Үнэхээр үнэн шүү. Одоо шинэ ингээл уур нүдүр хоёр нийлсэн. Гэтэ модон уур нүдүр бүр гоё дуутай. Ингээ яж яхад хизээч босоорой гэж орилохгүй заавал ээж минь сэрцэн байна да. Энэ чимээгээр босдог өстой гэж ингээл бид нарт үр хөвгөдөд тохио байсан. Хаалгаа нэгээл өглөө гэрээ эсэгтэй уур нүдүрээр нүдээд цайган чанж яхад гэрийн эзэн хүн хаалгаа нээчээд одоо малаа тэрэндээ энэ нутаг үсийг ингэж сэлгэндээ энэ хүнтэй ийм учраас 8 хүндээ ч гэдэг юм уу ярина гэдэг чинь бяцлах чаддаг бүтээлч тийм хүнд айгүй гоо дурч юм яваад сэтгэлдэр тэхэн байдгаа энэ нөгөө дохойны үүрэг гүйцэтгэдэг гэдэг айл мундаг эмэгтэйчүүд энийгээ тачигн бол за хоёроо ярьж байгаа наад 8 чинь нэг л явааргүй байна шүү над морь малаа өрөөгөөд дохио өгдөг байсан гэд ингээд судалгаа хийгээд л байгаа. Манай дээр үед чинь ойрдууд их гоё бэрийнхээ хормон дээр уур нүдүр шидэд цочоодог. Тэгээд цочоон гараад жинхэнэ миний бэр боллоо гэдэг ч юм уу. Бас түүх халахуд болохоор бэр нь одоо охин нь өмнөөсөө ингээд нүдүрээ өлгөөд явцсан байх юм бол за энэ хүнийг оргуулаг өөрөө явсан байна да охин минь гэдэг. За ажил битээ хий гэдэг ч юм уу. Тэгээ энийг мэдээж бас олон болгоол нэмэл нэг уур нүдүрийн гоё юм олол уншчих юм бол хэвээ энийг бүр баяжуулах юмсан гэдэг ингээд айгүй гоё хөглөгддөг юм байлээ. Та ч одоо тэгвэл ерөөсөө өөрийнхөө хоббигоороо бас хүсэл сонирхлоороо тэгээд энийг үгдүг судалгаа хийсэн зүйлээрээ тэгээд ийм сайхан цайны өргөө байгуулад энэ сайхан цайныхаа соёл тэгээд хамгийн одоо байгалийн үнэтэй тэр яг зөв цайг ингээд оруулж ирээд тэгээд энийг түгэж ийн гэдэг бол бас их сайхан юм байгаамаа. Бас эрүүл амьдрах, эрүүл мэндийн хамгийн гол утга учирч ирнэ. Энэ цайтай их бол идэж ууж байгаа ундаатай их холбоотой шүү. Тэгээ энэ болгоно уламжлалтайгаа холбогдохоор бүр сайхан болоод явчихж байгаа тийм ээ. Нэрэл одоо бид нар баг байхад би манайч буураж ярьдэх ойрхон өссөн хамт байсан. Тэгэл ингээд өглөө болгон ингээд уур нүдэн. Би тэгээ бүр гайхдаг байсан хүүхэд байхдаа. Яагаад энийг ингээд орой жишээл одоо бүгдийн нүдэд тавьчихдаггүй. Тийм байхгүй шүү дээ. Өглөө ингээд нүддэг. Зөвхөн одоо энэ чинь цай нүдэхгүй бүхэл ажиллаа. За тэгээ өдөр ингээд бид нар чинь тоглоод бараад хүүхэд байх чинь. Өдөр заавал ундуун гэдэг цай уудаг тий. Тэр будаатай цай, хийцтэй цай, бөөнтэй цай гэл. Тэгээд ерөөсөө маш олон төрлийн цайг одоо маш олон төрлөөр хийж чаддаг гэсэн бас их гайхалтай ард юм шүү манайхан. Ерөөсөө ярих юм байхгүй. Тэхний өдгөө нэг хот айлын эмэгтэйчүүд нийлээд нэг айлдаа цай чанаа тойроо суухаар уярчууд нь за нөхдөө данхан ёроолдох гээд гарлаа гэдэг. Данхан ёроолдно гэдэг чинь бас муухай үг шин биш сайхан үг. Тэр нь яаж нэхэр нөгөөдөл чинь нэг данхтай цайныхаар сунгаа амьдрал ахуйгаа яриад шийдэл гаргаад за миний хүүтэн чи ийм гоё юм оёд өгчөөрэй тэрний хормыг өөр нь хэдүүлээ нэг тэддээ эдит хийчи ноос ноолуураа нэг бөөндөө нийлж байгаад ингэдэг гэдэг амьдрал ахуйн соёл нь бие биендээ ингэ туршлага зааж өгч шүү дээ. Цайгаа ууж байгаад яриад. Цайгаа унгаа ярьдаг. Яг хав данхан ёроолтно гэж ярьдаг. Тэр чинь бас мундаг байсан байхгүй. Данхан ёроолдож ярьж тэр хүмүүсийн нөгөө яриа сэтлэн гардаг. Тийм байсан. Тийм болохоор бол би Монгол ард түмнийгэн бол цайны бүр өндөр дээд соёлтой ард түмэн гэж боддог. Тэгээд бидний одоо ууж байгаа цай бол сайхан цай. Одоо их дайх цай, нутаг нутгийн гоё цайнууд жаахан гимн одоо
ургамлын цай гэсэн үг. Ургамлуудыг нийлүүлээд хэдүүлээ ургамлын цай ууж байгаа. Яг суурин цайны модны навчнахаа манайд бол урахгүй нь ойлгомжтой. Дэлхийн нийтээрээ зөвшөөрөөд Англи, хаанч байдгийн бүх улс орнууд энэ Юнан учраас одоо энэ бүс нутгийн л цайг ууж байгаа учраас суураа ингэж авчаад сайхан нутгийн эдээгээрээ баяжуулаад явах нь айгүй зүг юм байлээ. Сууртай цай ууж ийн гэсэн үг. Зөв. Одоо тэгэхээр чинь Юнан мужаас орж ирсэн яг цэвэр байгалийн ургамлын цай юм байна. Цайны модны цай юм байна. Жинхэнэ цай гэсэн. Тийм байна. Тэрнээс ургамлуудыг нийлүүлээд одоо би юу гэдгийг энэ дээрээс энэ гожа жимсэг аваад энэ дээрээс сарнаа аваад энэ дээрээс би одоо нэг навч аваад нийлүүлвэл сайхан амттай. Гэхдээ ургамлын одоо нөгөө үгээр хэлвэл компот зөв. Цай. Сууртай цайны цай гэдэг чинь бол яг л нөгөө идэ, цайны идэ гэдэг юм байна. Гэдэгт агуулга байгаа учраас бид нөгөө нэг сайн идэ хүртэж ийн гэдэг чинь тэр энэ сайн идэн дээр ямар ч зүйлээр бас баяжуулж болно хэдүүлээ. Манайх тансаг цай гэд гаргаж байгаа яг энэ хувлын ханыхаа уудаг байсан хар цай одоо эцсийн бүтээгдэхүүн хүртлээр хүний гар хүч хөлбөрөөр ингэж гардаг гой цай зам нэртэй. Энэ цайн дээр булганыхаа нохоо шүг түүгээд баян онгороосоо чихэр өвсөө түүгээд чаг мөөгтэй сүлхрийн гуралтай тансаг гэд гоё сүлдэг буслахж уудаг. Тэгээд энэ зам цайнд маань би зам гэд яг нэрсэн гэхээр нэг хувлын хааны хэрглэжсэн цай учраас тэр зам цайны зам гэдгээр нь зам гэсэн чинь сүүлдээ хүмүүс авдарны цай авъя гэд тэгээ нэг авдар нь байвал авшигтай авдарны цай гэхээр ингээд хүмүүс ирээд гоё бас цайнд бэн оролцоод нэр өгдөг их гоё. Тэгээд нөгөө таван тансаг гэдэг нөгөө бэрийн цай гэдэг чинь бас энэ судалгаанаас гарцсан. Нэг судалгааны материал уншаад явж исэн чинь дээр үед бэрдээ нөгөө нэг бэрийнхаа одоо нэг цайг үзнэ гэдэг нөгөө шинэ бэр яарахад ширмэн тоогоо уднаа гэдэг нэг гоё үг гэдэг шиг. Бэрмэн яарж яхад ямар цай авах нэ гэдэг ингээд хүмүүс одоо нэгсэндээ янзын үзээд байгаа юм шиг хүнд байдалд оруулдаг. Тэгэхэд юуда бэрдээ ухаантай ээжүүд нутгийн ингээ сайхан идэг ингээ бэлдээд өгдөг байсан юм байна. Энэ бас л сарлагын шаардлагаас усын буулт цайны буулт гэж тий. Булганы нохоо шүү. Ингээд халтар 10 булгана. Тэнгүүд ингээд энэ маань болохоор нөгөө дээж цай маань сүлдэг. Энэгээр чансан цайг тэртээ гайхалтай болно. Тийм болохоор бэрдээ энэ бэлгийг өгөөсэй гэд ингээд энэ айгүй хөөрхөн бэлэг ба шүү дээ. Хайрцагтай болгосон. Одоо нэг 5 тасаг бүрдсэн бэрийн цай. Тийм. Модон болгоч бүр гоё. Тэгээ бэрмэн энд утас зүгөө эндээс нь гоё би ингээд хээтэй альчуур зүйдэг юм. Тэнгүүд альчуураа зүгээд ингээд бэрийн маань л одоо бэлэн бэлэг. Одоо бэрдээ өгдөг юм гоё. Монгол уламжлалт гэсэн өстөө гоё юм билээ. Монгол уламжлалт. Тэгээ энэ дотор чинь бидний түүх соёл энэ нандангаас ингээд түгээд дэлгэрч байгаа гэдэг агуулгаараа л айгүй гоё. Одоо авшигтай гэх юм уу тий. Цайгаар дамжиж одоо бүх түүх соёл тэр одоо бэрээ шинжих, бэрийг хайрлах. За тэгэл тэр хот уурга бололцох тийм ээ. Өдрийн ахуйн ажил үйлсээ хоорондоо ярилцаж шийдэх, улирлын болон бусад одоо бүх том ахуйн ажлуудаа хамтран ярилцаж байгаа хийдэг тийм. Бүр ядарч өрхөд хүртэл ярьдаг шүү дээ. Тамир тэнхээ алцныг цайнд олдохоор ядардаг болчих. Амархан ядардаг болж гээд хоёр нөгөө тэр ерөөсөө цай ч бас өөрөө их том сэргийш юм байгаа юм. Цай уусны дараа хүн чинь аягүй гайхан тайвширдаг, цусны эргэлтэн сайжирдаг. Одоо тэр одоо оюун ухаан санаа ажиллах чадвар нь нэмэгддэг. Энэ бүх одоо хүмүүс одоо ингэж ястаа зан кофе ууж нэг жоохон сэргий гэж байгаа ш. Энэ чинь дээр үедсэл манад байсан соёл байхгүй. За нэг сайхан цайгаа уугаад. За нэг цайгаа ууж байгаа хоёулаа нэг ярилцаад гэдэг тий. Цай болд. Эсвэл одоо нэг цайны за тэдний алдад нэг цайгаа уунда гэдэг чинь яг ажлын ачаал тэр үед явна. Тэгээд нэг жоохон сулдарна. За тэрийн үед нэг жоохон тамир барагдахын алдад цайгаа эргэж, цайгаа ууж эргэж одоо хүүхэж ирч энерги буцааж авна гэдэг утга. Ерөөсөө цай чинь өөрөө цусны эргэлтийг сайжруулдаг. Бүх мэдрэлийн эд эсийг сэргээдэг. Тэгээд одоо 5 цулаар эргэлдэг цусны эргэлтийг бүр маш богино хугацаанд аягүй сайжруулснараа хүний ажлын эрч хүч ундардаг. Тийм бас нэг цаад физиологи, биологи утганд тийм утгатай байдаг. Цай ирнэ тий. Нарийн тий. Хоол шиг цай байна гэж цайгаа уучдаг тий. Бараг цайгаа хоол болгочдөг. Тэгээ борцог өрөм аруулаа хийгээ уучдагаас өдөрт 3 хоол идтгүүл байсан ард. Тэмдээ чинь бэлчээрээ аж ахуй энэ нэг том амьдралыг авч явж ирсэн болов гэд би хардсан шүү дээ. Энэ яг ингээ өнөр юу болохоор лифтэн цайтай жоохон төстэй юм байна тийм ээ. Төстэй. Лифтний юу гэж бас эндээс суурийг гаргаж ирдэг үгүй юу? Эндээс авдаг. Лифтэн цайны суурч улаан цай. Улаан цай юм уу? Харамсалтай нь одоо хоёулаа 100% цайныхаа навчныхаа ингээ хүртээ сууж байна. Англи бусад орнууд бол 20% хийгээд дээр нөгөө нэмэлтүүдээ
хийнгүүтээ одоо 20% цай бас нь бас л нөгөө Джеймс компаний цай болчих гээд байдаг тийм агуулгатай. Тэгээ яг одоохондоо боломж байгаа дээр тэгээд бүгдээр энэ сайхан цайгаа хүртээ суужээ. Тэгжээд л эдийн засаг зах зээл юм чинь ингээд хурдтай эргэж хөвөрч явахад навчаа алдчих уу гэж бас айдгийн зөв. Тийм. Том батент одоо том дайрч орж ийн. Хуур цай гэж англи руу айгүйх оруулж ийн. Тэгэхээр зэрэг бас жаахан санаа зовдгоо л байдгийн. Зовж идгийг. Хятадууд уу? Одоо бид нар энийг авч чадахгүй хүмүүстэй хүртэж чадахгүй том зах зээлүүд ингээд цайны зах зээлийг чи эзлээд англи руу очсон, Япон руу очсон гэдэг одоо бид нар бас ингээд гэрээгээ сайсан тулдаа бас навчаа авч байгаа. Энэ цай гэт чи хар сууд тэгээд ирчүүдийн ирч хүч нэмдэг, тамирчид их уудаг цай. Энэ болохоор зэрэг нөгөө энэ пуар цайны чи хар төрлийн цай. Намрын бүр 10 сарын борооны улиралд түүсэн хамгийн эм чанартай цай. Энийг жижигхэн бутлаад хоолны араас уухад махан хоолыг иддэг арт түмэн их хэрэгэлдэг, төвдүүд их уудаг. Хоолыг нөө одоо сайхан шингээж өгч өөх тус задалдаг. Ийм их. Танах цаа одоо энэ хар цаа одоо нэг зарлаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд энэний тайлбарууд бүгд байдгүй. Бүгд байдаг. Тэгээд дэлгүүрт гадуур худалдаанд юусоо байдгүй. Яагаад гэвэл ядчил өнгөө зүү гаргаад хэдэн цагт уухаа мэдээд угаасаа гэд ингээд боломж олдвол ингээд яриад идэг. Ярьж өгөөл тайлбарлаж өгөөд өнгийг хараарай, ийм болгоод уугаарай гэд ингээд зааж өгөхгүй бол хүмүүс буруу хэрэглээд одоохондоо худалдаанд бол байхгүй. Эндээсээ энэ нандин цайныхаа өргөөн дээрээс борлуулаад тэгэл ингэж уулгаж амтлуулж зааж өгдөг. За. Тэгэхээр бас их ажиллагаа ороод байгаа. Өөртөө ажил удаал. Улаанбаатар хотод одоо ерөөсөө ганцхан энд газар л байгаа юм тийм. Тэгээ мэдээд хэрэгэлсэн хүмүүс нь дахиад авъя. Энэ одоо бүрстэй гайхалтай үр дүн үзүүллээ гэд. Энэ цай болохоор зэрэг одоо хятадын томчууд л уудаг байсан алтан цэцгийг мөөгөнд суулгаад одоо антиоксидант болгоод тэгээд ингээ bijүүлсэн юм цай. Бас л нөгөө нууц жор гэдэг энэний жорн тайлагддаг. Энэ маань болохоор зэрэг үеийн мөчөнд маш их сайн. Тэгэхээр дотор халуун хөөдөг ийм гоё цай. Тэгээ бид нар энийг хайрлаад ерөөсөө энэ цайнаас хаягддаг юм байдгүй. Ингээл навчуудаа уучаад хатаа. Тэгээ энэнийхээ одоо навчинд хатаасан навчаа эргүүлээд дэр хийж гин, усанд орж гин, энэ тэндээ жин тавьж гин. Цайнаас хаягдах юм ерөөсөө байдаггүй. Тий. Одоо дэр хийгээл жаахан нуруу мурун дээрээ нэг асуудалтай төрсэн хүүхдүүдийг чи юу гэвэл даралтай төрсэн гэж яриад. Тархины даралтай төрсэн юм уу одоо? Эндээс бэлгэлтэй. Тархины хүчин төрөшийн тутамгшил та. Тэгээд тархины даралтай төрнөр нэг одоо манай төрж байгаа хүүхдүүдийн бараг 90-95% тийм анштай гараад байна шүү дээ. Тэгээ энэ одоо манай тэр хүүхдийг анхны угаал үлдэнэ гэдэг байгаа шүү дээ. Анхны угаалга хийнэ гэдэг. Тэр нь одоо дандаа цайгаар хийдэг байсан. Тэр их маш их шинжлэх ухааны үндэслэлтэй юм байлээ. Тий. Энэ цайны одоо та сая антиоксидант гэдэг ярьлаа. Тэр ядарсан туйлц усууд одоо үндсэндээ хүн чинь их ядраа туйлдаад одоо нойргүй хоноод дотоод физиологийн процессыг алдагдаад ирэх хэрчил хавдрын эсүүд үүсээд тэр үүссэн эсүүд мань дархлаа нисэд дарагдаж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас ажил амралтын дэглэмийг зөв тохируулж чадах, зөв хооллож чадах, тэгээд ингээд гүн нойр авдаг байх, ажлаа зөв зохион байгуулалттай хийдэг байх ч л ерөөсөө хавдраар өвчлөхгүй байх нэг үндэс юм байна. Манай сүүлийн үед энэ хавдрын өвчл бас их нэмэгдээд байгаа нь амьдралын буруу хөвшилтэй. За тэгээд цай хоол ундаа бас буруу хэрэгжилж байгаатай холбоотой. За зөв ажиллаж яг хизээ ажил амралтынхаа дэглэмийг зохицуулж явахгүй байж чадахгүй байгаатай их холбоотой. Бас нийгмийн стресстэй маш холбоотой байдаг байхгүй юу. Тэр одоо ганц л одоо бараг хэрэгжилж байгаа хоол хүнсний ихэнх зүйлний хятадаас авч тэрлөө буруутгаад байгаа биш. Хятад улс ч гэсэн одоо маш сайн юмнууд их байж тээ тэрийг олж сонгож хэрэглэж мэдэхгүй байгаа. Тэгээ ажил амьдралаа зөв хөвш төлөвлөж явж чадахгүй байгаа учраас энэ хавдар өвчин нархаг ядарга, нойр гүйдэл тэгээд энэ биеийн тамиртынхаа алдагдлууд маш их байгаад байгаа маа. Яг үнэн шүү. Энэ яг зориултын цай хоол ундаа хэрэглээд зөвхөн цайгаар эргүүлчих бүрэн боломжтой байхгүй юу? Цайгаа эргүүлж ингээ сайхан яриагаа өрнүүлээд ажлаа бүтнэнгээ тэгээ бүх эрүүл мэндийг анхаарч боломж байгаа. Жаахан л тогтод суух хэрэгтэй. Тэгээ цай уугаа сурцсан хүмүүс чинь нөгөө гадагшаа ингээд одоо хийхдээ өсөрдөг хүмүүс шиг биш. Дотгошоогон болоод өөрийгөө сонсдог бас нэг тийм арай нэг хүмүүжлтэй болдог гэдэг юм уу? Зөв цай уудаг хүмүүс. Одоо энэ Юнаны хүмүүстэй ингээд суухад бидний энэ бие авч явж байгаа байдал хурд эднэрийн өөрснийгээ илэрхийлж байгаа байдал нь шал өөр. Аюу дотгошоогоо хүлээцтэй хүн сонсдог. Тэгээ нөгөө ёс зүйтэйгээ сүүлийн үед их ярьдаг болсон юм билээ. Жинхэнэ ёс журамтай хүмүүс эднэр орой хоолой идлээ араас нь шажигнал цайгаа уулаа, навч мавчаа энэ дээр нагаа шүд амаа цайгараа цэвэрлжлээ. Сайхан яриа өрнүүлээд суун.
тэндээс босон суудаг, өнгөлцдөг, нааша цаашаа яардаг тийм байхгүй. Тэгээ би бодохдоо хийгээ их сайхан цайгаар дараад өөрснөө ингээд гоё тайвшруулж номох туцсан хүмүүс юм байна да гэд бодсон. Тэгээд энэ Юнаны энэ гоё цагийг чи эхлээд төвдийн ламнар авсан юм байлээ. За. Ер нь бол өөрөө явсан. Яг гэж юм тэгэхээр бясалгал цай хоёр басан гэд нэг үйдэг. Холбоотой. Тэгээд цай гэдэг энэ монголоор хүчээр каллиграф нь сэн буддизм гэдэг цэн гэдэгтэй тавцдаг. Тэгээд тэд нар яах гэж авсан гэхээр бас бясалгаад гоё суухтаа нөгөө оюун ухаанаа тэлэх гээд дээрэс нь удаан суухт нойр хүрэхгүй бас тодорхой хэмжээний өчүүхэн жижигэн кафетэй. Гэхдээ кофетэй юуг зүүрлэхэд цаг сайн цай цэвэр ингээд одоо эн чинь нөгөө нэг үйлдвэрлэлийн аргаар хязгаарч энэ цайнуудыг боловсруулдаг. Хатаах, дэвтэх, наранд гаргах, шахах, өгчүүлэх гэдэг л арга байдгаас биш. Үйлдвэрийн процесст оруулж энийг чинь боловсруулаагүй. Тэгэхээр л цай хүн байгалийн амьд холбоо гэдэг чинь байгальтай бид нарыг холбож байгаа ганц одоо цэвэр шууд байгалаас авж байгаа хүнсмэн болчиход байгаа учраас бид нарыг их гоё болгох юм байна л да. Тэгээд дараагийн хэрэгэлдэг хүмүүс нь уран зураач нар, яруу найрагч нар, хөгжимчд ер нь жоохон онгодоо хөглөх гэсэн тийм хүмүүс хэрэгэлдэг. Сүүлийн үед одоо бүжигчид дэлхийн урлаг спортын аягүй хэрэгэлт юм байна. Одоо нэг гоё цай ууж хатал нөгөө алдсан энерги хүчийг нөхдөг хөлсөөр гарсан тэр их калиу гэдгийг тэр юмнуудын сэргээдэг нь цайнаас өөр ундаа байхгүй. Витамин битүү, цай луу гэдэг юм байна. Их сонирн болцсон. Тэгээд энэ Юнаныхын чинь нөгөө эм чанартай энэ гоё цайгаа дэлхийд дээр бенз бусад машин гэдэг юм байлээ. Бид нар болохоор пуар энэ Юнаны цай, бусад цай гэж ярьдаг. Бээжиндийн цай байхгүй гээл байж идэг. Би шинэ нэг 8-9 үзэсгэлэн тойрч хэрж бадарчилж явсан. 18-19 онд тэгж байгаа л үзэсгэлэн бүхэн дээр очихоор энэ эмэгтэй минь хүрээдэрэ гингүүт эдний цаг ухаар шал өөр. Тэгэл хоёулаа найз болыгээ сүулдэ бит хоёр ингээл би монголоор нөгөөх минь хятадаар ярина, би хэдэн англи үгээр ярина. Тэр хүн бол энэ ууланд амьдарч байгаа хүн шүү дээ. Ямар ч англи хэл байхгүй. Тэгсээр хагаад бүр ойлголцоод би энэ рүү ингээд нэг татагддаг юм айгүй үдстэй юм бил. Тэгээд зориглол энэ ууланд очисон. Тэгээд надад хэлсэн анхны гадаад энэ ууланд ирсэн хүн айж гинөө гэд. Тэгээд охиноо дагуулсан нэг орчуулагч охинтой манай баг нэг өндөр тамирчин дүүтэйгээ. Тэгээ ингээд явцгаас нь гэхдээ яг гоё юмны араас явж байгаа учраас угаасаа л бүтдэм байлээ. Тэгээд яг манай энэ уулын хажуу талын одоо эн чинь Юнан муж. Юнаны хажуу талын муж нь болохоор өөлөн цайтай юм байлээ уул нь. Гэхдээ тармилжуулсан. Тэнд нэг орс сууршаад амьдраад хятад ихнэр аваад маш сайн явж байгаа. Тэгээд ерөөсө цайны араас ирсэн хоёр дахь хүн л би болсон энэ уул руу очисон. Тэгээд монголчуудад ийш нь ингээд аяллаар явуулдаг болох юмсан нүдээр нь харуулад итгүүлэх юмсан яг л сайн эдийн ундагаа ингэж олж идэж уугаасаа гэж бүр ингээд мөрөөдөл бол их байна. Тэгээд бид нэг ингээд хамтраад ингээд бие бинийгээ оллоо мундаг одоо гавьяд эм шүнтэй ингээ эргэж таарлаа. Өөрөө чинь ч байгүй хүндэлж чинь ягаад гэвэл бид нар бас ингээ хүний төлөө явахаараа юм маа нэг нэгтчихэж байгаа. Тэгээд ийм гоё зүйлийг минь дэмжиж ирлээ. Сайхан яриа өрнүүлж байна. Үнэхээр би бол баярлж байна. Тэгэхээр энэ маань олон хүний хүртэл болоод хүмүүсийн маань одоо сайн сайхан явах зам мөрт нь одоо их дэмжлэг болох байх. Ялангуяа залуучууд цай уумаар байгаа. Цай угаад орой ширээ тойроод сууна гэдэг чинь тогтно амьдрал ахуйгаа ярина. Бие бинийгээ ойлгоно. Хоолн дээр бол хоол идэл дуусна 2 дахь хоол, 3 дахь хоол гэж байхгүй. Цай бол хэдэн удаа уусан сайн цай ороод яриа өрнүүлээд байдаг учраас хүмүүсийг тогтоож барьдаг тийм сайхан өвдөстэй ундаа юм байлээ. Тэгээд ус их гол нь цай маань. Одоо хөвчлэн бид нэр дондог дулмын аршаа, эн тэнд аршаануудаараа гоё зочдод айлаад тэгээд сайхан шүүсэн сайн усаараа ингэж цайгаа хийж байгаа. Тэгээд цай ус их гол нь ууж байгаа хинтээ ямар цагт ямар нөхцөлд уух уу гэж бас хүн голн цай айгүй өвдөстэй ингээд амьд гэдгийг би бол айгүй их мэдээд байгаа. Хоёлаа бол ингээд 3 аяг цайны араас яриа өрнөд бүр ингэн гэдэг чинь гоё яриа нийлж байгаа гэсэн агуулгатай. Таны ерөөсөө ийм өөрөө чинь хобби, өөрөө чинь ингээд одоо хүсэн тэмүүлж ийсэн юм бүр тэр Юнан мужи руу хятад даяар ингээд тэр үзэсгэлэн давуулаад хэдэн удаа аваачиж байгаа. Тэгээ тэр улсуудтай уулзуулсан байж тээ. Бүр учрал уулзахтай уулздаг учрах хэвээр улсууд та энэнийхээ араас ирэл ягуул ирсэн хүн олдог гэж үг байдаг шүү дээ. Уйггүй явсан учраас яг тэр одоо 6 үед дамжиж цайтай одоо цайны модны ургамлыг цайны модны цайг одоо ингээд бүр одоо 6 үед дамжаад тэгээд төрлөөр нь тэр гэр бүлчин бол үндсэн мөн чанаруудыг гаргаж ирсэн улсууд байна тийм үү? Тий. Одоо хаврын цай гэдэг чинь одоо саяны гоо цайг хаврын борооны үйлрэлд 3 өдөр нахагийн түн. За зуны цай гэж байна. Намрын бүрэн болсон цай, бүр намрын бүр эм чанартай тогшин цай.
гэдэг ингээд онцлог хүн өөр тэрийг яаж найруулах вэ хэдэн цагт дуун хуу гэдэг нь жаахан өөр учраас хүмүүсийг сурахгүй бол бас буруу ууж болохгүй эн чинь бас л нэг зөв хэрэглээнд оруулахгүй бол одоо өглөө удгийн шөнө уугаад ч юм уу өдөр удгийн орой уугаад байхгүй эхнээс нь стратеги сургачвал дараа нь хүн өөрөө нөгөө нэг би тэрэн тасаад одоо би 6 жил энэ цаг уулаа гэхэд хүй хавар болонгот гоо цагаа ууя гэдэг ингээд бүр нэхэд за одоо жоохон хүйтэн сэрүүний үйлрэл дулаан цаг ууж гисээ гой дулаахан байлгая одоо нэг амар минь дуухгүй болохгүй өвөл цагаан сарын үеэр бол заас өдөр шөнөгүй хар сувдаараа нүдэхгүй бол би өөх тусаа задлахгүй гэд ингээд өөрөө намайг цай араасаа ингээд хөтөлчтэй юм билээ. Зөө. Тэр чи ичтэй амтай ундаа л да. Тэгээд түүх ярих юм бол бас энэ цай руу орсон их сонир. Монголын мэрэгсэн үнэлгээ чинь гээл одоо бид нар явдаг. Тэр чинь бас тусгай зөвшөөрлөлтөй хийдэг ажил л да. Тэгээд байшин барилга үнэлдэг гэсэн чинь сүүлдээ оюуны өмчийн үнэлгээ гэж гарч ирээд тэгээд тэр дотроо байжсэн чинь Үнийн музейгээс 18 дугаар зууны үеийн 2 цай алга боллоо. Энэ ойролцоогоор үнэн ямар бол гэд тэгээ би анх цай гэдэг чинь мөнгөний хэрэглэгдэхүүн байсан да. Цайны зам гэдэг хоёр юмнаас өөр юм би мэдтгүү байсан. Тэгээд судлаад түүх уншаад цайгаар юм бичсэн хүмүүсийн юм ялангуяа тэр хүсүүг нөө эдэн ундааны жинхэнэ давчон гэдэг алдартай ном байдаг шүү дээ. Ховлын хааны эмч байсан. Хүсүүгэн тэр номыг уншаад хүү би чинь энд би гарын үзүүрээр хандаж болохгүй юм байна. Маш нандин эдээ дээр юм чинь бүр өстой одоо нэг юм цай чинь 8 яма. За. Бараг нэмэг тэмээ хүрчээсэн. Тэгээд мөнгөний хэрэглэгдэхүүн байсан. Мөнгөтэй зүүрлэнэ гэдэг чинь чанартай бөгөөд эрүүл мэнд ашиг тустай зүйлийг л мөнгөөр орлуулна шүү дээ. Тэрнээс өөр зүйлийг бол бас тохиолд бол орлуулахгүй нь ойлгомжтой. Тэгээд тэр хоёр цайны араас яваад үн цэнийг тогтоох гэж хөөцөлдөж гүүгээд тэгээд судлаад гисэн. Тэгээ өөр Монголд очиод яг өөр Монголын төв намын сангаас тэр эдээ ундааны жинхэнэ төвчийг 10 жилийн өмнө олж уншаад бүр гайхчихсан шүү дээ. Тэр дундаа монголчууд чинь бүр цайгаараа гайхалтай юм байна шүү дээ гээд. За. Цайны соёл гэхээсээ илүү цайны ёс дэгэрийн алдартай. Бүр данхаа хүртэл ууд аргашаа урагшаа хойшоо тавьдаггүй тийм. Цайгаан бүр хамгийн ариун үедээ болгож цайгаа хамгийн сайн ууд самдаа нар салхи үзүүлдэг хайрладагаас эхлүүлээд тэгээд энэ уламжлал ахуйн соёлд галт тогоо иргэн нэг түүгээ шүмпүн сав гэд эхлэх юм бол 450 гаруй юм хэрэглэгдэхүүн байл. За. Ууд сав нэг тус нь ангилвал түүсэн сав, үүсэн сав тийм ээ. Цайны сав дахил одоо хийдэг гүц самнууд нь хүртэл өөр гээд ингээд галын хачаас өсвөлээл ингээд тогоо шанахтайгаа хослоод. Тэгээд нарийн ярих юм бол тэр цай самардаг ёс. Бүр ингээд далд ертөнцийг одоо чандад байгаа тэр их далд ертөнцийг ойртуулж 108 самардаг. Заягаа хийжсэн байгаа байхгүй. Заншилтай бүх юм байна. Гайхамшиг. Тийм болохоор би цайнд амар хайртай. Хамгийн цайг хүмүүстэй түгээхийн төлөө бүр ингээл болдог. Бүх цаг хугацаа гараад явна да. Би одоо бодоод энэ манай хүмүүс одоо энэ контентийг үзэж байгаа улсууд манай залуучууд зөвхөн бүр ингээд үүх түүхийн судалсан шинжлэх ухааны үндэслэлтэй тэгээд яг үүнийхээ араас ирээд хайгуул хийж явж байгаа хятад улсад олон үзэгстэнд дамжиж мөн түүнчлээ одоо цайны яг их оронд нь очиж тэгээд судлаад тэгээд тийм гэр бүлтэй таараад тэгээд өөрөө яг энэ ажил мэргэжил өөрийнхөө хувь хүний хобби болгосон энэ зүйлийнхаа бизнесийг хийгээд ингээд энэ зөвхөн бизнесийг хийхээ хажуугаар өөх түүх соёлын түгээгээд үүнийг Монгол ахуй соёл одоо бид нар чи хамгийн их алдагдаж гээгдээд байгаа үндэсний тэр бахархалт нэгэн зүйл ахуй соёлон хамтан дэлгэрүүлээд ингээд явж байхад бол маш сайхан гайхалтай ажил хэрэг маш сайхан гайхалтай бизнес юм аа. Энэ бол хоёрдугаарт нь манай одоо нэг цай худалдаж авах гэж байгаа цай одоо сайн эрүүл цай зөв одоо байгалийн цай хоёрдугаарт яг юун зориулагдсан цай вэ гэдгийг одоо сонирхож байгаа улсууд бол яг энэ нандин цай дээр ирж бүр өөх түүхээр нь таач одоо байнг байхгүй байх л та. Ер нь бол байх юм бол ямар ч байсан тайлбартайгаа ингэж аммаар юм байна. Энэ цай болгон тайлбар нь ингэ хамт явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр хамгийн одоо бодиттой хамгийн сайн хамгийн байгалийн яг жинхэнэ цайг бол одоо эндээс авч болох юм байна. Хоёрдугаарт нь бас өөрөө бас ингээд Монгол чиглэлээрээ цайг өшөө нэмээд боловсруулаад хийгээд гаргаад байгаа юм байна шүү дээ тий. Тэгээ нөө Монгол сайхан эдийн ундаа бараа байжуулж тансаг болгож
ариучуулж гаргаж байгаа. Тийм байна. Тэгээд ганцхан энд миний юм байдгүй. Сайхан энэ таар гэдэг чинь хүний байгальд хамгийн ойрхон ургамлаар хийдэг материал. Таараар юм ойдог хүмүүс мэн дэмжиж энийг хийж өгч гин. Олон хүний бүтээл энд цуг явж байгаа да. Тэгээд цай бас аяг шанаг их голдог. Чих гангар шаазанд уугуул их гоё. За. Тэр шаазангийн бас хүн оруулж ирж байна. Олон хүмүүс энд гоё ингээд олон хүний бүтээл өрнөдөг. Цай угаал нэг гоё бүтээл гарч ирдэг. Одоо хуучин бид нар цайгаа нөгөө нэг ийм задгай ууд самд нь байлгадгүй сайхан арьсан утанд ингээ хийдэг байсан. Тэр арьсан утаа ч гэсэн одоо ойж гарах хүн байвал энэ подкаст бидний яриаг үзэж байгаа бол ирж нэгдээрээ тэгээ олон хүн нэгдээд олон хүний бүтээл эндээс гарч байвал их сайхан болох байх. Тийм байна. Тэгээд цайгаар урлах уу гэдэг энд гоё зураг зурнгаа цай уудаг хичээл орж байна. Цай ууж явахд бол нэр хүн бол заавал нэг шийдэлт хүрдэг юм байл. Бүтээл гардаг, шийдэлт хүрдэг, ухаан санаа цэлмүүлдэг гэдэг бол үнэхээр л нотлогдсон юм сайхан ундаа юм да. Тэгсэн мөртлөө хамгийн дэлхийд ирэх түгээмэл ундаа. Хамгийн олон хүн уудаг. Хамгийн ойрын, хамгийн амар хялбар. Тэгсэн мөртлөө хамгийн биднэрт хэрэгтэй ундаагаал бид нэр алхасаж дүрдэг цай уугаад одоо яах вэ? Энийг яг уух ёс журмаар нуурчхад бол тийм ч их ажил явдал болоод байхааргүй байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. За. Тэгээд эмэгтэйчүүд бүхэн нэг гоо цай барьж болоосоо гэж боддог. Үнэхээр энэ чинь бас цай барьдаг, цай мандаг хүн гэж байдаг. Цайныхаа өнгө төрхийг алдуулахгүй одоо нөгөө цай чандаг гэдгийг чинь л одоо яг Япон хятадд бол нөө цай манаач цай барьдаг хүн гэж нэрлэдэг. Тэгээд цайнд хэр орын хүнийг ойртуулдаггүй 40-50 гарсан энэ айгүй мундаг удам ухсаатай дулахтай ийм эмэгтэй тэргээр цайгаа хормын цайгаа бариулъя гингүүт нөгөө цай барьдаг гоё одоо арай настай хүн байх нь шүү дээ. Араас 5-6 нөгөө үзэсгэлэнтэй охтуудаа дагуулж ирээд тачигнуулаад дуулаад хуурдаад энд бүжиг наадам шиг болгоо цайгаа ингээд хийгээд өгчдөг. Тийм баг. Би ч одоо анх Тайвань руу нэг яваад 2012 онд. Тэгээ Тайвань чих уулархаар яг Тайпегийн урдд тэр том ууланд чинь дандаа ти хаусууд байж идэг. Ингээд яваад тэгээ тэр ти хаус болгон өөрийн онцлогтой. Тэр бас тэр цайныхаа онцлогоос болж байгаа шиг байна тийм ээ. Тэгэл тэр чинь айгүй гоё цайныхаа соёлын талаар яг өв соёлоо ярина. Тэр уламжлал нь байна. Тэгээд хан дээр нь түүхэнд бичигдсэн байна. Тэгээ яг хажуудаа ингээд яг энэ цайны газар нохолгууд нь байдаг. Тэндээ одоо юм зарж идэг. Тийм бэл. Бид нар бас олон улсын семинарт Бээжинд явж байгаад яг бас ингээд яг Бээжинд олон офисууд бол яг нэг ийм газар л орж ирсэн. Тэгээ тэр газар бас ингээд нэг цайныхаа соёлыг бүр айгүй гоё ингээд нэг хоёр бүсгүй эмхтэй гарч ирж бүжиг хийгээ бүжийнхээ хажуугаар бүр ингээд уярч нэг цайгаа яг ингээд хамтлаад биднийг бүгдөө ингээд дайлаад тэгээ гарсны дараа биднэрт бас бүгд одоо хамгийн амттай цайныхаа бэлгэлж ийс. Хятадууд ер нь бас цай чи их том бэлгэнд ордог шүү дээ. Их цай бол одоо энэ ийм цай өөх түүхийн яриад одоо энэ ийм урамлаас эндээс гаргаж явдаг ийм цай гэдэг. Тэгээд яг тэр цайгаа их бэлгэлээд тэр цайгаа бэлгэлж байгаа үүднээсээ ч өөртөө их каптай яг тэгээд нөгөө аливаа бэлгийг чинь одоо өөх түүхийн мэдээд одоо соёлын нүдэрээ хараад тэгээ гараараа бариад тэгээд гэртээ очиж амтлахаар авч явна гэдэг чинь бас их нандин бэлэг болд юм байл шүү дээ. Тэ? Хүн аливаа үйлчлэг хийхдээ сонсохоос гадна яг хараад хийгээ хүртсэн байхад бол яг л дуурайгаад ямар ч байсан хийх бах гэдэг үүднээс л би энд нөө нэг өөртөө ажил гаргаад заавал хандлаад уулгаад цуг яриад үзье гэд тэгээ боддог байхгүй хамгийн азтай тэгээ хамгийн гоё тийм мэдрэмжтэй хүн л энэ гоё цаг хүртэндээ тэгээ наашаа ирсэн хүн бол азтай хүмүүс шүү тэгэхээр гоё хүлээж аваарай гэдэг хүүхдүүддээ хэлээд тэгээ охин минь зураач болохоор уран зураг яриад би тэр Монгол ахуйн хэсэг одоо цуглуулсан уур нүдүүрүүдээ үзүүл танилцуулаад хүмүүс зураг аваад тэгээ энэ дотор ч бясалгал цай уух соёл тийм байна. Монголын уламжлалт ахуйн өв соёл урлаг гэд бүх юм ингээд нэг дор явагдаад байгаа. Тийм байна. Сая ингээд ер нь бол бид нар ч одоо багтаал одоо түүх мөнх одоо их уншижсэнээс тодорхой хэмжээд одоо уран зохиолын хичээлийн хүрээнд ч юм өөрийн судалдахын хүрээнд цайг уншижсэн. За тэгээд аливаа гоё номнуудаас цайны тухай уншижсэн. Тэр болгон ингээд таны яриагаар баяжигдаад тэгээд яг энэ одоо ажил үсийг эрхлээд ингээ Монгол соёлтойгоо холбоод Монгол соёлын бүрийнхээ арда судалгааны ажил хийгээд тэгээд тэр цайны одоо дэлхийн цайны их оронд очиод нэг гоё санагчлаа надад. Энэ подкастууд маш гоё ярилцлага боллоо. Хоёрдугаарт яг нэг үлэн бодтой амьдралын тэгээд яг энэ
өөрийнхөө хобби ажил мэргэжил хайжуугаар хоббиныхаа дагуу бий болгосон энэ сайхан бизнесийг олж сонсон. Тэгээд тантай ингэ ярилцсан хөөрнө сайхан байлаа. Эйгүү сайхан байна. Надад ч гэсэн маш сайхан байна. Тэгээ нөгөө монголчууд чинь их гоё зүрцсэн үгтэйг хамгийн гоё нь эдийн дээд хадаг. Эдийн дээд цай гэд цайгаа л барьдаг гэсэн. Тийм болохоор энэ зам цай буюу энэ гоё цайгаа барья. Тэгээд цаашдын зам үйлс нь бүр үнэн ариун байгаад Монгол улсын хамтлаг хийж байгаа энэ гоё ажил дээр нь Монголын улсыг маш олон болгож байгаа тэр сайхан үйлс чинь зам нь л болох алтай гэж ярив. За их баярлалаа. Сайхан ирүүл байна. Сайхан бэлэг авлаа. Их сайхан байна. Бидний энэ яриа ярилцлага ч гэсэн маш сайхан боллоо. Их баяртай байна.